Монгол Улсын Яссан хамгаалалтын газар хамгаалтын захиргаа за хурцны иргэдийн хурал засаг даргын тамга газрын зүгээс дэлхийн байгаль хамгаалсан хамтарч за байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах зорилгын хүрээнд 2017 оноос хойш одоо тодорхой үйл ажиллагааг эхэлсэн байгаа. За түүний нэг анх гэж нийслэлийн нүүлтийг сааруулах энэ газрын дараачлалыг бууруулах зорилгоор 24.7 га талбайг бол хасч хамгаалж шинээр гүн өргөн худлаа гаргасан байгаа. За нийтдээ одоо 60 га талбайг бол дэлхийн байгаль хамгаалсан зүгээс хашаад байна. За услааны систем байна, худаг байна. За ингээд 3 хэсэгчлэн талбай байгаа. За энд одоо талбайн хөрс орчны сэргэгдэх юм бол 2017 оноос хойш мэднэ одоо 2020 оны намрын мониторинг судалгаагаа судлаачдын одоо хийсэн бүх тайлан дүгнэлтээс үзэхэд энэ одоо нутган байсан эс үндсэндээ хөрс ургамлын орчин 70% сэргсэн байгаа. Тэгэхээр өмнө нь одоо жилүүд нэг 8 төрлийн ургамал анхлаад одоо судалгаар гарч ирсэн бол 2020 оны одоо 24 төрлийн ургамал болж ургамлын төрөл зүйлийн тоо хэмжээ нэмэгдсэн байгаа. Энэ юу гэдэг зэрэг өөрөө унган ургамлууд өөр байгалийн хэмжээр сэргэх боломжтой байна гэдэг нь бол эндээс харагдаж одоо батлагдж байна өөртөө. За энэ жилээс эхэлж хамгаалтын захиргаа орон нутгийн иргэдийнхаа дэмжлэг оролцоотойгоор Улаанбаатар хотын нутгийн иргэд за сургууль төгсгчөнд хамтраад мод тарих хаянд бүхний тэр мод тарих оролцсон. Нийтээр 4024 модыг бол иргэдийн одоо оролцоотойгоор тариад байна. За 4 төрлийн мод тарьсан байгаа. За арчилгаа тордлого манай хамгаалтын захиргааны байгаль хамгаалагч гэрээт ажилтнууд хийж байна. За арчил дургуй тордуулалт одоо энэ өсөлт хөгжил бүх юм одоо манай мэрэгчнүүд одоо үзэл танилцуулж зөвлөгөө өгч ингэж ажиллаж байгаа. Ер нь одоо энэ талбай дотор сэргс ургамлууд бол үндсэн унган ургамлууд байгаа. Дээр одоо 1950-аад оны 60-аад оны үед энэ чинь бүтэн одоо дээрс шавг харгана одоо буттай малын сайхан бэлчээр байсан сум төвлөрөхөд 1980-аад оноос 90-аад он хүртэл 2000 он хүртэл одоо цөөлж зэтэмтэй явагдсан үндсэндээ элс нүүсэн ийм элс хөрөмтөлтэй байсан. За тэр одоо хүрээнд одоо төрсгөөс авч явсан арга хэмжээний хүрээнд сумын төвд элс нүүхээ болсон байгаа. Гол үйлдвэрийн нөхцөл тэр үед 70-аад оноос 80-аад оны үед одоо сумын албан газар иргэдийн хашаа бол бүтэн одоо 2 м банзан хашаа элсэндээ дарагдсан. Хаалгаар бас хашаан дээгүүрээ давж ордог ажил руугаа гэрэл байгаа юм байсан. Айлууд л жилд 2 жилд нэг удаа нүүд хашаа зөөдөг. Элсээ ачдаг байсан. Өмнө нь нүцгэн байсан тал маань өнөөдөр одоо зарим хэсэгтээ дэрэс түнг хяаг нь уургаад одоо хүний өвдгнөөс явж болох болтол өвдөд тушаад ингээд хангаад байгаа юм шиг тайгаад байгаа юм шиг ийм хэмжээгээр сэргсэн байгаа. Энэ бол одоо дэлхийн байгаль хамгаалсан энэ онцгой анхаарч явуулсан арга хэмжээний үр дүн гэж үзэж байна.